Яах, арсны цангаа тайлагдах шиг боллоо гэж хэлдэг. Унтаад босоод ирээд өглөө босоод хөөх гэл дуу алддаг, биширдэг. Хавдартай, жирэмсэн, хөхөөл, харшилтай гэх мэт чинь эрүүл мэндийн шалтгаантай хүмүүсийн үс хуухайг нь эмчлээ зогсохгүй, дээрээс нь цагаан усныхын асуудлыг шийддэг. Өөрийнхөө мэдлэгийн хэмжээнд сонссон, үзсэн, харсан хэмжээндээ сонголтоо хийдэг. Харьцуулахын аргагүй урдан гарсан. Намайг оролцод гэдэг. Би Сөүлийн үндэсний их сургуульд докторантын чиглэлээр одоо суралцж байна. Сөүлийн үндэсний их сургууль бол Солонгосын номер 1 сургууль. Дэлхийн ранкаараа бол ойролцоогоор 50 орчим зохисдог ийм сургууль. За магистраа бол Бусан хотод байдаг Пүгён улсын их сургуульд гадаад худалдаа, тээвэр логистикийн чиглэлээр төгссөн. Солонгосын эрүүл мэндийн яамны итгэмжлэгдсэн орчуулагч гэдэг. Монголоос маш олон хүмүүс эмчилгээ Солонгос руу ирж байгаа олон хүмүүстэй холбогддог. За энэ олон хүмүүстэй ингээд хэлмэрч хийгээд орчуулгыг хийгээд явж байхдаа дандаа ингэж халаглах сэтгэл төрдөг, харамсдаг. Яагаад монголчууд минь ингэж их өвдөх болов? Одоо жим гартал ийм хэмжээнд ирдэг, үйлчлүүлдэг болчихлоо. За тэгвэл энд маань мэдээж агаарын бохирдол, хөрсний бохирдол, усны бохирдол, нийгмийн стресс энэ зүйл бол нөлөөлж байгаа бах. Гэхдээ нөгөөтэйгөр бичил хэмжээнд бодоод үзэх юм бол өдөр тутамд идэж ууж идэлж хэрэгж байгаа зүйлтэй ямарваа нэгэн сэжмэр холбоотой байж таараа. Тэгвэл Солонгосын дэвшилтэд ингээ сайн бүтээгдэхүүнүүдийг Монгол төмөндөө хүргэх юмсан гэсэн чихүү хүсэл бол байсан. За ингэж явж хаад орчуулгын ажил хийж явж хаад энэ Bella Arena хэмээх бүтээгдэхүүнтэй CNV гэдэг компанитай учирсан. Орц найрлага бүр нь химийн орц найрлагууд дандаа ургамлын эсийг өсвөрлөж, нэрж, хандалж гаргасан энэ бүтээгдэхүүнүүд байдаг. Жишээлбэл гоо сайхны бүтээгдэхүүний гэх юм бол. За дээрэс нь хавдартай, жирэмсэн, хөхөөл, харшилтай гэх мэт чинь эрүүл мэндийн шалтгаантай хүмүүсийн үс хуухайг нь эмчлээ зогсохгүй, дээрэс нь цагаан усныхын асуудлыг шийддэг. Ийм үс арчилгааны бүтээгдэхүүн хүртэл байдаг. Ер нь альва зүйлийг хүн ингээд сонгож авч хэрэглэхдээ өөрийнхөө мэдлэгийн хэмжээнд сонссон, үзсэн, харсан хэмжээндээ сонголтоо хийдэг. Тэгвэл мэдлэггүйгээсээ болоод, ойлголтгүйгээсээ болоод буруу сонголт хийчихдэг. Тэгээд буруу сонголт нь эргэтэн системийн ингэж эргэлдэж явж байгаа хаана юу ч үсгээд тэрний хожмоо юу ч болж илэрж байгаа юм билээ. Бид нар мэдхийн аргагүй, тааварлахын аргагүй. Тийм учраас эрүүл мэндэд ямар ч харшил нөлөөлөл үзүүлэхгүйгээр харин ч эрүүл мэндийг тэтгэх эмчилгээний зорилттой энэ бүтээгдэхүүнүүдийг би таниулах ёстой юм байна, мэдүүлэх ёстой юм байна. Монгол түмэндээ мэдлэгийг түгээх ёстой юм байна гэсэн үднээс энэ бүтээгдэхүүнийг Монголд органик төвөөрөө дамжуулаад эдгээр бүтээгдэхүүнүүдийг Монгол түмэндээ танилцуулаад хүргээд ингэж явж байгаамаа. Бид нар гоо сайхны бүтээгдэхүүн сонгож авахдаа би үрчлээтэй, би сэвх нөсөө толботой, би батхтай, би хуурай арьстай, би тослог арьстай гэд яг өөрийнхөө арьсан тохирсон бүтээгдэхүүнийг хайгаад явчихдаг. Тэгвэл энэ 9 төрлийн бүтээгдэхүүн бүх төрлийн арьсан тохирдог. Бүх насны хүн хэрэглэж болдог. Эрэгтэй эмэгтэй хамаагүй. Яг арьсныхаа ямар асуудлыг шийдмээр байна вэ гэдгээс шалтгаалаад бүтээгдэхүүний хэрэглэх дарааллыг нь солиод хэрэгжилдэг. Миний хувьд бол сүүлийн 2 жил эрүүгээр маш их юм гардаг болсон. За эмчлүүлсэн, антибиотик уусаа, эмэгтэйчүүд дээр хүртэл очиж эмчилгээ хийлгэсэн. Үр дүн гараагүй. Тэгээд эмч сүлд нь агаа баргангуудаа надад юу гэж хэлсэн бэ гэхлээр за та эрт унтаа. Та бага стресстэй гэсэн. Тэгээд ингэж 2 жил ингэж ноцолдож явсан боловч одоо би энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд батхны асуудал бүрэн сайхан шийдэгдсэн. Тэгээд дээр нь өмнө нь ингээд байн гардаг байсан учраас маш их сорвжилттай болсон байсан. Тэр сорвжилтны хүртэл идэгж байгаа. Дээрээс нь арьс бол маш сайхан чигээр бүрэн тэтгэгдсэн. Би өдөр болгон маск тавьдаг байсан боловч маргааш өглөө нь ингээд өглөө нүрэ бодоод гарлаа өдөр 12 боллоо таталтад хуурайшдаг байсан бол одоо энэ зүйл ор мөргөө байх болсон. Би бас ингээд урдаараа халцралтай гэсэн онш авсан. Тэгээд энэ шампуныг хэрэглэснээрээ миний нуртал ингээд ус шинээр ургасан. Бүр ингээд чолктой болсон хэмжээний юм гоё шинэ үстэй болсон. Одоо baby hair ургаж эхэлсэн. Тэгээд үс уналт бол багассан. Гэх мэтлэнгээр ингээд амьдралын чанар хамаагүй дэвшилж ирсэн. Дээрээс нь үсээ будна гэж ингээд оройдоо хор хүргэх шаардлагагүй болсон. Ер нь үсний будаг гэдэг хор штэ. Гэтэл бид нар нүд тарих толгой хялгсан судас хамгийн ойр хэсэг энэ оройноосоо бид нар сардаа би одоо 2 удаа үсээ өөрийгөө хордуулдаг байсан байх нь шүү дээ. Тэгээд энэ хуухандаа ингээд састаар дамжуулаад шууд ингээд цус руу нэвччихэдэг. Бид нар ингэж өөрийгөө ингэж хордуулдаг байсан. Тэгвэл одоо ингэж хордуулах шаардлага болсон. Гоо сайхныхаа бүтээгдэхүүнтэй хавсраад уудагдсан цагаан буюу энэ глютенийг хэрэгэлсэн, цэвх нөсөө толд бүдгэрсэн
Дээрээс нь илгийг хоргоожуулдаг, илгийг цэвэрлэдэг, үений шингэн нөхдөг, эластик коллаген нийлэгжилтийг дэмждэг. Дээрээс нь нэмээд саяхан Белларени брэндэд одоо шинэ бүтээгдэхүүн мэндэлсэн. Тэр нь юу вэ гэхээр нүүрний бустер хуйхны ампул тэгээд тэдгээрээ шингээж нэвчүүлдэг юм төхөөрөмж гарсан. За Монголоос арьсантай гоё үйлчлэгээ авъя гэд бүсгүүчүүд их ирдэг. За тэр бүсгүүчүүд үлсээр хайфу, режуран гэх мэт ийм аппарат авахын тулд Солонгост ирдэг. Нэг ийм аппаратын үйлчлэгээ авахад ойролцоогоор 5 сая хэдэн зуун мянга болдог. Ганцхан удаадаа тэр аппаратанд орохын тулд. Тэгэд тэр аппаратанд орсноороо мөнхийн мөхөд насан туршдаа гой болох үгүй. Ердөөсөө л 6 сар л тэр барина. Тэгээ 6 сарын дараа эмч юу гэж хэлж гаргадаг вэ гэхээр 6 сарын дараа та ирээд дараагийн үйлчлэгийг аваарай. Давтан ороорой. Альсвал дараагийн тэр бүтээгдэхүүнийг хэрэглээрэй гэж ингэж хэлээд гаргадаг. За ийм байна. Хоёрдугаарт нь энэ аппаратын үйлчлэгээнд ороод гарахад нүүрэнд хавдаг, улаадаг, хорсдог, цус гараад гардаг. Иймэрхүү байдалтайгаар гардаг. Тэгэнгүүтээ хүний арьс одоо ийм эмчилгээ үйлчлэгээ аваад гарахад 2-7 хоногийн дараа нөхөн төлжиж эдгэрдэг. Харин Белларени брендийн энэ бүтээгдэхүүнийг хэрэглэсэн тохиолдолд ерөөсөө 40 минутын дотор арьс нөхөн төлждөг. Яаж тэгээд дээрэс нь ерөөсөө улаахгүй, хорсохгүй, чимчгэнэхгүй, гөвдрөөтгүй, цус гарахгүй гэдгээрээ даваа. Яаж юм бэ чадж яана гэвэл энэ төхөөрөмжийн урталт нэг удаагийн бичил нано зүг ашигладаг. За энэ нано зүүний урталт нь жижигхэн 3 мм хэмжээтэй шоо дөрвөлжин байгаа. Энэ шоо дөрвөлжин дотор 49 ширхэг бичил микро нано хэмжээст зүү байдаг. Энэ зүүгээр скэн бустрээ ингээд төрснийх нь араас энэ төхөөрөмжөөрөө бүтээгдэхүүнийг ингээд шингээдэг, нэвчүүлдэг. Унтаад босоод ирээд өглөө босоод хөөх гэл дуу алддаг, биширдэг. Ийм хуухны ампул байдаг. За энэ хуухны ампулыг үсэндээ хуухандаа ингээ сайхан нэвчээгээд төрөгчдөг. Тэгснийхээ араас аппаратаараа бас шингээдэг. Ингэснээрээ халцрал явагдсан, үс шингэрсэн, хууханд ялалзаад байгаа хэсгээр шинэ үс ургаж төлждөг. Ийм процесс явагддаг. Энэ ампул одоо скэн бустер 2 бол одоо бол яг хямдрал зарласан байгаа. 2,273 мянган төгрөгөөр 3 сарын хэрэглээний скэн бустер, 7 сарын хэрэглээний хуухны ампул аваад бэлгэнд нь одоо энэ төхөөрөмжийг тэгээд 10 ширхэг ийм микро нано бичил нано зүйтэй ингэж бэлгэнд авч байгаа. Энэ хоёр нийлээд ойролцоогоор 800 мянган төгрөгийн үнэтэй байхгүй юу? Тэгэхээр ийм гоё урамшуул одоо зарласан байгаа. Тэгээд үнэхээр сонирхож байгаа бүсгүүчүүд бол хямдрал зарласан үед нь аваарай. Тэгээд хямдрал нь удахгүй дуусчихна. Тийм шейк байдаг. Шейк нь болохоор жижиг салгаатай, том салгаатай гэдэг өөр байдаг. Энэ ойролцоогоор 79,500 төгрөгийн үнэтэй. Дотроо 7 ширхэг өглөө орой хоолныхоо оронд энэ шейкээ уугаад энэ уудагдсан цагаанаа уухад бол дотор уух хайлаад галбирчаад турдаг. Эрүүл аргаар ингэ турах гойлог болох юм боломж байдаг. Хүүхнүүд бид нар жилдээ ойролцоогоор 2 удаа гоо сайхны бүтээгдэхүүнээ сольдог. За тэгвэл юу авах вэ? Ямар юм авах вэ гэд те бодож байгаа бүсгүүчүүд байгаа бол өмнө хэрэгжилсэн бүтээгдэхүүнээсээ уйдсан те өөрчлөл нөлөө нь нэг явагдахгүй байгаа юм шиг мэдрэхгүй байгаа юм шиг санагдчих байвал эдгээр бүтээгдэхүүнүүдийг хэрэглээнд нэг оруулаад үзээрэй. Үнэхээр таныг ингээд дурлуулна, бишрүүлнэ. Тэгээд хэрэгэлсэн өдрөөс авахлаад бүсгүүчүүд юу гэж хэлдэг вэ гэвэл дуу нэгтэйгээр ганцхан л үг хэлдэг. Тэр нь юу гэвэл яах арьсны цангаа тайлагдах шиг боллоо гэж хэлдэг. Тэгэнгүүт тэр бүсгүүчүүдэд би юу гэж хэлдэг вэ гэхээр зүгээр л мэдэрч байгаа л төдий. Үр дүн бол гарах болоогүй. Ойролцоогоор энэ уудагдсан цагаантайгаа гоо сайхныхаа комыг хамт хэрэглэх юм бол 2-3 сарын дараа гэхэд огцон өөрчлөлтийг мэдрэх болно гэж хэлдэг.